1991 оны 7 дугаар сарын 22-ны шөнө Милуоки хотын цагдаагийн 2 ажилтан ердийн нэгэн дуудлагын дагуу хойд 25 дугаар гудамжны 924 дугаар байрны 213 тоод хаалгыг татан оржээ. Тэднийг ормогц өмнө нь хизээч мэдэрч байгаагүй дотор арзан өмхий ялзарсан өнөр огтон авлаа. Энэ бол зүгээр нэг муудсан хүнсний үнэр байсангүй. Өргөгчийг нээсэн цагдаагийн ухаан балартах шиг болов. Өргөгчнөөс тэднийг өөдөөсөн ширтэх хүний 3 толгой, гялгаруутанд басан хүний зүрх өгтлээ. Ариун цэргийн өрөөний каструл дотор хүний гарны сарвуунууд, шкафонд хүний арга яс, харин өрөөний болонд байх 216 литрийн авраг том торхонд хүний 3 их бие хүчил дуусан хэвтэж байв. Үүнийг үйлдсэн ердөө 31 настай даруухан төрхтөө Жефри Даймер байлаа. Тэрээр яаж ийм мангас болон хойроо? Даймерийн түүх бол сэтгэл зүйн хамгийн аимшигтай харанхуй руу хийх аялал юм. Тэрээ бусдыг тарчлах дуртай садист байсангүй. Түүний сэтгэл зүйн эмгэг хамаагүй нарийн ачин жигтэй байв. Жефри Лайнел Даймер 1960 оны 5 дугаар сарын 21-нд Висконсин мужийн Милуоки хотод Лайнел ба Жойс Даймер нарын гэр бүл төржээ. Түүний эцэг эх 1959 оны 8 дугаар сард гэрэлсэн бөгөөд Жефриг төрөх үед эцэг нь их сургуулаа төгсөж байв. Хожим тэдний гэр бүл Айова муж руу нөгөж эцэг Лайнел нь 1966 онд Айова мужийн их сургуульд химийн ухааны докторийн зэрэг хамгаалжээ. Яг тэр үед тэдний 2 дахь хүү Дэвид мэндэлж Лайнел Агай мужийн Акрон хотод ажилд орсноор Даймерийн тус хотын дагуул тосгонд суурьшсан байна. 4 настай Жефри цавны 2 талын эвэрхий засах хаалганд орсон бөгөөд үүнээс хойш тэрээр илүү зожиг эмзэг суул нэгэн болжээ. Хожим нь эцэг Лайнел Даймер цагдаагийн ажилтнанд мэдүүлэхдээ Жефриг 8 настай байхад нь хөрш ирв бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэлсэн ч Жефри өөрөө үнийг үгүйсгдэг байв. Хүүхэд байхдаа Жефри гэр бүлийнхээ хамт хэд хэдэн удаа нүүж байснаас шалтгаалan доктортой найз нөхөдгүй байлаа. Эцэг эхийнх нь хооронд байнга хэрүүл маргаан гардаг байсан бөгөөд их Жойс нэг удаа сэтгцийн эмнэлэгт хэвтгэд хүрч байжээ. Бусад хүүхдүүд тоглож байхад Жефри ойд өгсөн амьтдын сэг зэм цуглуулж эхэлжээ. Эцгийнхээ химийн лабораториос авчирсан хүчил формалдегид дээр амьтдын махыг уусгаж ясыг цэвэрлэхдээ тэрээр хачирхалтай таашаал авдаг байв. Энэ бол түүний сэтгэл зүйн хамгийн том эмгэг болох некрофили буюу үхтэл тачаадах донгийн анхны суурь байлаа. Өсвөр насндаа тэрээр өөрийн ижил хүүстэн чиг хандлагыг ухамсарлсан ч нийгмээс айж нуужээ. Эндээс л түүний хамгийн аюултай сэтгэл зүйн зөгнөл үүссэн юм. Тэр амьд өөрийн гэсэн бодолтой хүнтэй харилцаж чаддаггүй байв. Түүнд ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй яг л зомби шиг бүрэн иргэшээлтэн байх хамтрагч хэрэгтэй байлаа. Амьд хүнийг өхмөл зүйл болон хойрож түүнийгээ бүрэн эзэмших гэсэн энэ гаж хүсэл түүнийг аллагын зам руу түлхжээ. Жефриг Ривердон сургуульд орсон эхний жилээс нь үеийнх нь гадуурхаж ад үздэг байв. Тэрээр 14 наснаасаа эхлэн өдрийн цагаар тэр дундаа сургууль дээрээ шар айраг болон хатуу согтууруулах ундаа хэрглэж эхэлжээ. Нэг ангийн охин нь Жефригээс яагаад ангид виски уугаад байгааг нь асуухад энэ бол миний эм гэж хариулж байсныг хожим дурссан байдаг. Авлах сургууль Даймер сурлагаар маш тааруу үнтэй нийлдэггүй сурагч гэгддэг байв. 1977 оны 9 дугаар сард эцэг Лайнел нь эхнэр Жойсийг өөр хүнтэй харилцаатай байсныг мэдээд тэд салж хүүхдүүддээ үүнийг харилцан тохирдсон шийдвэр гэж хэлжээ. Лайнел 1978 оны ихэр гэрээсээ нүүж Норд Кливленд зам дээрх мотелд түр амьдрах болов. 1978 оны 5 дугаар сард Даймер сургуулаа төгсжээ. Тэр хавар их Жойс нь баг хүү Дэвидийг аваад Чиппо Полс дахь төрөл төрөксөд рүүгээ нүүжээ. Дөнгөж 18 нас хүрээд байсан Жефри төрсэн гэртээ ганцаараа үлдэв. 1978 онд 18 настай Даймер
анхны хохирогч Стивен Хиксийг гэртээ урьж явах гэхдээ гантилаар зохин хөнөө. Тэрээр хохирогчоо явуулахыг хүсээгүй зөвхөн өөртөө үүрдүүлдэхийг хүссэн юм. Үүнээс хойш тэрээр 17 залуугийн амийг авч одсон тактика боловсруулжээ. Тэрээр гей бааруудаас голдуу өнгөт арьс залуусыг сонгон мөнгө амлаж гэртээ авчирдаг байв. Зургийг нь авч унаанд нь хүчтэй нойрсуулах хэмхийн. Хохирогчийг унтмагс тэрээр боож алдаг байв. Гэвч Дамирын гаж хүслүүгээр зогссонгүй. Тэрээр хохирогчтой амьд багт нь толгойг нь өрөмдөж дотор нь хүчил хийх замаар амьд зомби үтэхийг оролдож байлаа. Тэрээр тэднийг өхүүлэхийг хүсээгүй зөвхөн өөрийнх нь үгнээс гардаггүй хүүхэлдэй болгохыг л хүссэн. Санаа нь бүтлгүй олмогц тэрээр цогцтой нь хурцж, заримийнх нь махыг идэж, биеийнх нь хэсгүүдийг дурсгал болгон хадгалдаг байжээ. Энэ бол хүн төрөлхтний түүхэд бараг харагдаагүй сэтгэл зүйн гүн тусгаарлалт, некроз, садизм байлаа. 1988 оны эхний саруудад Дамир гэртээ дахин 2 хүний амийг хөнөв. Маргааш нь тэрээр Анукон гэх 13 настай Лаос хүүтэй танилцж гэртээ дагуулan ир зураг авч илж таалан дараа нь нойрсуулах юмтай арх болгожээ. Эдгээр их хэмжээний тун уусан ч Анукон зүгтж чадсан бөгөөд эцэг ихтэй болсон явдлыг ярьжээ. Өглөө нь Дамирт бэлгийн дарамт учруулсан хэрэгээр ялт толгов. Цагдаа нар архивыг шалгахад Дамир өмнө нь 2 удаа зөв бус авир гаргасан хэрэгээр шийтгэж байсныг илрүүлсэн тул түүний 3 сэтгцийн эмчээр шалгуулж эмч нар нь түүнийг архинд донтсон эмчлүүлэх хүсэл эрмэлзэлгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Шүүх хурал дээр Дамир насан туршаагүй хүүхдийн эротик зураг авснаа хүлээн зөвшөөрсөн ч ямар нэгэн бэлгийн харьцаанд ороогүй, санаатаагаар нойрсуулах юм хэрэглээгүй, мөн хүү өөрийн наснаас ахмад харагдж байсан гэж мэдгэжээ. Прокурор Жим Эдмонд 5 жил хорих ял шаардсан боловч шүүх Дамирт ердөө 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх газарт хорих ял буюу өдөр нь ажилдаа явж шөнө камер тондог ял оноожээ. 10 сарын дараа тэрээр судлагдсан гэртээ харжээ. 1989 оны 3 дугаар сард хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байх хугацаанд Дамир Энтони Сирс гэх 24 настай өнгөт арьст загвар өмсгөж болох хүсэлтэй залууг хөнөөж толгой болон бэлэг рифтнийг дурсгал болгон үлдээжээ. 1990 оны 5 дугаар сарын 14-нд Дамир хойд 25 дугаар гудамжны 924 тоод байрны 213 тоодод сууршжээ. Оны эцэгт тэрээр 4 хүний амийг хөнөөсөн бөгөөд 1991 оны эхний саруудад дахин 3 хүнийг алжээ. 91 оны 5 дугаар сарын 27-нд Дамир урд өдөр нь гэртээ дагуулж ирсэн 14 настай Лаос хүү Канерак байрнаас нь зугтаж чаджээ. Мансууруулах байцын нөлөөнд орсон нүцгэнд цусгуулсан хүүг 2 залуу эмэгтэй олж хараад цагдаа дуудсан байна. Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд Дамир тэднийг 2 амаргуудын хоорондох хэрүүл маргаан тул цагдаагийн оролцоо шаардлагагүй гэж итгүүлж чаджээ. Цагдаа нар Дамир болон Канерак нарыг байранд нь хүргэж өгөөд явцгаасан байна. Энэ үеэр тэд байраасаа гарч байсан тааламжгүй үнэрийг мэдэрсэн боловч үүнд шалбогдол өгсөнгүй. Яг тэр өдөр Канерак алагдаж хэсэгчлэн тастуулв. Дамирыг өрөвчлөгсөний дараа Канеракийг түүнд буцааж өгсөн цагдаагийн ажилтнууд болох Жон Вальсерсаг, Жозеф Геберш нар ажлаасаа халагдсан ч хожим нь ажилдаа эргэн оржээ. Дамир сүүлийн аллагуудаа бараг 7 хоногт 1 удаа давтамжтайгаар үйлдэх болж 6 сарын 30, 7 сарын 5, 15, 19-нд аллах үлджээ. Түүний сүүлчийн буюу 17 дахь хохирогч нь 25 настай Жозеф Брэд Хофт байв. 7 дугаар сарын 15-нд Дамир шоколадны үйлдвэрээс ажил тассны улмаас халагдсан байна. Гэвч Мангасын хаанчил төгсгөл болох өдөр ирлээ. 1991 оны 7 дугаар сарын 22-нд Дамир ээлжид хохирогч Трейси гэртээ авчирх авлахыг оролдов. Гэвч Трейси өхөл ирж буг мэдэрч хамаг хүчээрээ Дамирыг цохин гартаа гавтаа гудамж руу зүгтэн гарчээ. Тэрээр гудамжинд явж исэн 2 цагдаагийн анхаарлыг татаж цагдаа нар Дамирын гэр рүү хамт орохоор шийджээ. Трейси гудамжинд таарлцсан цагдаа нарыг дагуулan Дамирын байранд ирснээр аимшиг түнэн бүх дэлхий дахинд ил болсон юм. Өргөчийг нээсэн цагдаагийн ухаан балартах шиг болов.
Тэндээс тэднийг өөдөөс нь ширтэх хүний 3 толгой, гялгарууданд болсон хүний зүрх хугтлаа. Ариун цэрийн өрөөний кастрюл дотор хүний гарны сарвуунууд, шкафанд хүний арга яс, харин өрөөний буланд байх 216 литрийн авраг том торхонд хүний 3 их бие хүчил дуусан хэвтэж байв. Даймер ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй баривчлагджээ. Тунгадлагүй Даймер 1978 оны Хиггсийн аллагыг оролцуулаад нийт 17 аллах үйлснээ хүлээжээ. Шүүх хурал 1992 оны 1-р сарын 22-нд эхлэв. Өмгөөлөгчид Даймерыг бүх аллагыг үйлдсэн үнэн боловч тэрээр сэтгцийн өвчтөд бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээх чадваргүй гэж зүтгэж байв. Шүүх хурлын явцад өмгөөлөгч Бойл аллах болон бэлгийн гаж үйлдэлүүдийг маш наривчлан тайлбарлаж үүнийг эрүүл хүн үйлдэх боломжгүй гэдгийг тангарагтны шүүгчдэд үнэмшүүлэхийг хичээж байлаа. Прокурор Маккан шүүх хурлын явцад Даймер өөрийн үйлдэлийн хууль бус гэдгийг ухамсарлаж байсан. Өдөр тутмын амьдралдаач аллах үйлдэхтэйч өөрийн үйлдэлийг хянах чадвартай байсан. Мөн аллагуудыг урьдчилан төлөвлөсөн байсныг нотолж чаджээ. 92 оны 2-р сарын 15-нд 5 цаг зөвлөсний эцэст тангарагтны шүүгч Джеффри Даймерийг хэрэг хүлээх чадвартай тулгсан 15 зүйл ангиар бүгдэд нь гин буруутай гэж үзэн түүнд 15 удаагийн бүх насаар нь 20 ял оноос нь техникийн хувьд 957 жилийн 20 ялтай тэнцэж байв. Тухайн үед Висконсин мужид цаазын ял байдаггүй байжээ. Даймер сүүлчийн үгэндээ маш их харамсаж байгаагаа хэлээд өршөөл бус үхлийг хүсэж байна гэжээ. Даймерийн шүүх хурал Милуокигийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй шүүх хурал болсон бөгөөд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг асар их татсан юм. 1994 оны 11-р сарын 28-нд Даймер дээрм аллагын хэрэгээр ял идэлж байсан хоригдол Кристофер Скарверийн гарт хэрцгийгээр зодуулжээ. Даймер Скарвернаар шүршүүрийн өрөөг цэвэрлж байв. Хоригдлуудыг 20 минутын хугацаанд харан хяналтгүй орхисон бөгөөд энэ хугацаанд Скарвер Даймерт үхлийн шарх учруулжээ. Гавлын ясан цөмөрсөн Даймер эмнэлэг рүү хүргэгдэх замдаа нас барсан байна. 2015 онд Кристофер Скарвер Нью-Йорк Пост-д ярилцлага өгөхдөө 1994 оны 11-р сарын 28-ны өглөө үйл явдал хэрхэн өрнөснийг наривчлан ярьжээ. Тэрээр аллагын жинхэнэ сэтлэн Джеффри Даймерийн шорон доторх биеэ авч явах байдал түүний хачин тоглоом шоглоомоос болж хувийн өс хонзон өвөрлсөн явдал байсан гэж заажээ. Ярилцлагатай Скарвер аллагын зэвсэг нь өмнө мэдээлж байсан шиг шүүрний иш биш харин металл саваа байсан гэдгийг тодтогсон байна. Даймерийн цогцсыг жил орчим хөргөчөнд хадгалсны эцэст 1995 оны 9-р сард чандралжээ. Даймерийн эцэг хүүгийнхээ тархийг шинжлэх ухааны зорилгоор ашиглах зөвшөөрөл өгөөгүй байна. Чандралсны дараа үлдсэн үнсийг 2 тэнцүү ижигт хувааж нэг хагасыг нь Даймерийн төрсөн ихэд нөгөө хагасыг нь эцэг болон хойд ихэд нь өгчээ. Даймерийн 11 хохирогчийн арга иргэхний гаргасан нэхэмжлийн дагуу түүний хөрөнгийг тэдний дунд хуваарлжээ. Даймерийн амьдарч байсан орон сууцыг бүрмсэн нурааж эд огшлыг нь хохирогчдын арга иргэхний хөсөлтөөр шатааж устгасан юм. Джеффри Даймер бол хүний нийгмээс бүрэн тасарч өөрийн дотоод харанхуй зөгнөлийнхөө боол болсон сэтгэл зүйн хамгийн тод өгөөд жигшүүртэй жишээ болон үлдсэн билээ.